За бүгдээрээ сайн байцгаана уу? Эсний өдрийн мэнд хүргэе. Эсний ивэл дүүрэн байна уу? Амен. За та бүхэн маань Дэлгэр Монголын сайхан наадамда дэнж хотод сайхан наадсан биз дээ. Амен. За би бас сайхан наадлаа. Хэтрүүлж наадаа жоохон нурууга ууцаа жоохон татуулсан. Тэрийг стацуулах сайхан наадж байна. За тэгээ ер нь та нар нэг зүйлийг анзаарсан баг. Би зүгээр бодоод ахаар наадмын нээлт бүх хоёр гоё болчвол ер нь наадам гоё болчдөг те. Ер нь тэгж хардаг те. Бусд нь бол яг ингээд нэмэлт маягаар те. Ягаад вэ гэхээр ер нь монголчууд 3,500,000 монголчуудын бүх анхаарал яг энэ хоёр нэг өдөр те. Яг тэр үйл явдал дээр хоёр өдөр төвлөрч байгаа те. Дэлхийн өнцөг булан бүр, Монголын өнцөг булан бүр хаа байгаа газараасаа яг тэр нэг үйл явдал дээр төвлөрч. Хичнээн бүх сонирхтгүй хүн байсан ч гэсэн хэн төрүүлч үү гэд нэг асуудаг те. Тэр төрүүлсэн үү гэд те. Тэр яг энэ монголчуудыг яг энэ улсын наадмын нэг чухал онцлог гэдэг юм уу, чухал ач холбогдол нь юу юм бэ гэхээр энэ өргөн удам газар нутаг даяар тархсан монголчууд, цаашлаа дэлхийд даяар тархсан монголчуудын яг нэг цаг мөчид нэг үйл явдал дээр бүх анхаарал, тэ сэтгэл хөдлөл тэр одоо бүхнийг төвлөрүүлж чаддаг та. Онцлог нь гайхамшиг нь оршиж байгаа. Ингэснээрээ яг нэг зүйлд бүхнээрээ хамт төвлөрснөөрөө тэнд оюун санааны, үзэл бодлын, мэдрэмжийн, за цаашлаад сүнслэг тийм нэгдэл бий болж байгаа. Энэ нь эргээд нөгөө үндэсний ив нэгдэл, тэ үндэсний хүчрхэг байх, дархлаа болох нэг том үйл явдал болдог. Тэр утгаараа наадам, Монгол наадам бол үнэхээр сайхан. Монголчууд бидний хувьд ялангуяа онцгой чухал юм. Баяр үйл явдал юм. Тэгээ нөгөө талаас ингээ бодохоор бүр агуу төвлөрлийг би бодсон ба. Хэрвээ монголчууд жилд нэг удаа төвлөрч байна те ингээд зуны дэлгэр сайхан цагт нэг нээлтийг үзээд зарим нь таалагдсан, зарим нь таалагдахгүй, бүх үзсэн, зарим нь таалдаг. Гэтэ ямар нэгэн байдлаар төвлөрч. Гэтэл дэлхийд даяар 7 хоног болгонд Христ итгэгчид эзнийхээ өмнө ирээд те бүгд эзний үг рүү төвлөрч. Дэлхийд даяар хэрвээ дан протестантуудыг гэж тоолвол 2 тэрбум орчим баг тий. Католикуудыг оруулбал 3-4 тэрбум Христ итгэгчид төвлөрч байгаа байхгүй. Дэлхийд даяараа эзний үг рүү төвлөрч. Энэ бол илүү агуу, илүү гайхамшигтай сүнслэг нэгдэл төвлөрөл. Тэр өнөөдөр ч гэсэн энэ цагт бас та бүхэн эзний үгэнд анхаарлаа хандуулахаар энэ газар ирсэн маш их талархаж байна. Энэхээр энэ сүнслэг нэгдэл, сүнслэг энэ төвлөрөл дотор үнэхээр эзний хаанчлал хүчрхэгжиж, бэхжиж, эзний хаанчлал түгэнд дэлгэрчээдэг. Тэгэхээр бүгдээрээ сая 1-р Тимот номын 1-р бүлгээс уншлаа. Хэрвээ та нар санаж байгаа бол өмнө нь би 1-р Тимот номоос 3 номлол хийсэн байна, тий. Эхлээд бид нар Тимот гэж хэн байсан тухай сурсан. За дараа нь Тимотиг яагаад Эфест үлдээсэн талаар Паул тий бид нар ярьсан. Яагаад гэвэл тэнд хуурамч багш нар байсан. Тэр хуурамч багш нар худал хуурмаг зүйлс анхаарлаа хандуулж байсан. Ялах шалахгүй зүйлс анхаарлаа хандуулж хүмүүсийг үүмүүлж байсан. Тэгээ Паул тэр хүмүүсийг тайлбарлахдаа наад хүмүүс чинь хуулийн багш болохыг хүсдэг хэрнээ хууль гэж юу болохыг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээ Паул өөрөө хуулийг тайлбарлаад 11-р эшлэлд хэлэхдээ энэ нь надад даалгагдсан ивэлт бурхны алдрын сайн мэдээний дагуу юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Христээс авсан сайн мэдээний дагуу авч үзвэл хууль гэдэг чинь ийм юм а гэж Паул тайлбарласан. Тэрөө та нар санаж байгаа бол өмнөх номлол дээр бид нар Паул энэ сайн мэдээгээ ганцхан өгүүлбэр дотор нэгтгэснийг бид нар харсан байна. 15 дугаар эшлэл тийм ээ. Бид нар энд үзсэн. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн тэдний эхнийх нь бий байна гэж. Өөрөлдөл Паул Христийн сайн мэдээг ерөөсө ганцхан өгүүлбэрт багтаасан. Есүс Христ нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн. Энэ бол итгэмжит бөгөөд зөвшөөрөх зохистой үг байна. Энэ үгийн дагуу аврагдсан нүгэлтнүүдийн эхнийх нь бий байна гэж Паул хэлсэн. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр үргэлжлүүлээд 16 дугаар ишлэлээс нэгэн чухал зүйлийг сурна. Энд ингэж хэлсэн. Тиймээс Паул үргэлжлүүлээд хэлж байна. Мөн хамийн төлөө өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайлал болгож Есүс Христ төгс төвчээрээ эхлээд надад харуулснаар би өршөөлийг олж авсан юм а гэж хэлсэн. Өөрөлдөл Паул Христийн сайн мэдээний тухай ярьсан. Нэг өгүүлбэрээр тайлбарласан. Тэгэхээр тэр сайн мэдээгээр аврагдсан хүн
эхнийх нь бий байна. Нүгэлтнүүдийн эхнийх нь гэж хэлсэн. Тэгээ энэ эхнийх нь гэдэг нь нэг талаас олон хүмүүсийн эхнийх гэдэг утгаар хэлсэн. Нөгөө талаас яг уу хамгийн адгийнууд дундаа хамгийн адгийн нь бий байна гэдэг утгаар хэлсэн. Тэгвэл 16 дугаар ишлэлээр нэг сонирхолтой тайллыг Паул ярьсан. Юу вэ гэхээр Паул яагаад аврагдсан бэ гэдгийг хэлсэн байна. Яагаад аврагдсан бэ гэдэг. Тэгээ өмнөх номлол дээр Төмөө пастор бас ярьж байсан те хүн яагаад намайг бурхан аварсан юм бэ? Яагаад намайг уучсан юм бэ гэж асуудаггүй юм бэ гэж нэг багшаасаа сонссон гэж. Тэр хэрвээ бид нар нэрээ бурхан яагаад намайг аварсан юм бол? Очиж намайг те. Би ямар гавьяа байгуулсан? Би юу хийсэн гэж. Эсвэл би цаашид юу хийх ёстой? Яагаад гэж хэрвээ асуух юм бол бид нар тэр хариултыг заримдаа тийм амархан олж чаддаггүй. Харин Паул энд аврагдсан шалтгаанаа хэлсэн байна. Энд юу гэж хэлсэн бэ? Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайлал болгож намайг аварсан юм а гэдэг хэлсэн. Гэдэг санаа Паул хэлсэн. Өөрөөр хэлбэл Паул Христэд итгэж аврагдсан нь юуны төлөө байсан бэ? Тэр үлгэр дуурайлал болгохын тулд гэж хэлсэн. Хоёр талаас энэ үлгэр дуурайллыг бид нар авч үзэж байна. Нэг талаас тухайн үеийн цаг үеийн хүмүүс Паулыг харахтаа яах вэ? Христэд итгэж байсан. Ягаад гэвэл тэд нар Паулыг юу гэж таньдаг байсан? Хавчигч, гадуурхагч те. Христ итгэгч нарыг үзэн ядагч. Тэгээ зүгээр нэг доромжлоо зогсохгүй тэднийг яг алж чаддаг ийм хүн байсныг нь яг тухайн үеийнхэн мэддэг байсан. Гэтэл тэр хүн Христэд итгэцэн Христийг тунхаглаад явж байгаа нь өөрөө яг гайхамшигтай үлгэр дуурайлал байсан. Тэгээ нэг талаас Христэд Паул итгэсэн нь тухайн цаг үеийнхэнд үлгэр дуурайлал болохын тулд аварсан. Гэхдээ нөгөө талаас яг Бурхан өнөөдрийн бидэнд мөн үлгэр дуурайлал болохын тулд аварсан байна. Өөрөөр хэлбэл Паул Христэд итгээд аврагдсан энэ үйл явдлаас бид Христэд яаж итгээд юу хүлээж аваад юу хийх ёстой юм бэ гэдгийг зааж өгч гэнэ гэсэн үг. Би нэг зүйлд хувьдаа итгэж үнэмшсэн ба. Нэг зүйлд. Энэ яг гэхдээ миний хувийн үтгэл үнэмшил. Яг л би улс төрийн ажил хийгээд одоо 4 жил болж. Тэгээ улс төрт хизээч нэг үзүүртэй юм байдаггүй гэдгийг би ойлгосон байхгүй энэ хугацаанд. Хизээч за энэ хүнд би туслая гэж туслахад туслахын тулд туслаагүй байдаг байхгүй. Энэ дандаа 2 3 4 зорилготой байдаг. Энэ хүн туслана, туслахынхаа дагуу яг нэг талаас би энэ хүн тусалж байгаагаа хүмүүст гайхуулна, нөгөө талаас тэр хүн надад талархна, нөгөө талаас тэр хүн туслаач гэж хүссэн хүний гуйлтыг би биелүүлнэ. Тэгснээр тэр хүнээс би дараа нэг авлага авна, тэ? Гэж мэгээд ингээд тэ дор хаяж 3 4 5 үзүүртэй байдаг байхгүй. Нэг үйлдэл. Хүмүүсийн толгой ингэж ажиллаж. Тэгээ би хэрвээ Библийг харах юм бол бидний бурхан үннээс илүү агуу ажиллаж байгаа. Бидний бурхан яах вэ? Дандаа нэг сумаар 2 үтгий хэл 20 30 туулаа буудаж ажилладаг. Тийм агуу бурхан. Тэр би бас нэг зүйлийг ойлгож байгаа. Юу вэ гэхээр Паул хэлж байна. Би аврагдсан зөвхөн би аврагдахын төлөө байгаагүй маа гэж. Харин би аврагдсанаар нэг талаас би аврагдсан. Гэхдээ надаар дамжуулаад яах вэ? Намайг харж байгаа хүмүүст үлгэр дуурайл болохын тулд бурхан намайг аварсан. Түүгээр зогсохгүй үеийн үед энд 1-р Тимот загтлыг юм уу энэ Библийн Паулийн бичсэн загтлуудыг уншаад Паулаас үлгэр дуурайл авах тэр хүмүүсийн төлөө аварсан юм а гэж хэлж. Ингээд бодохоор Паулыг бурхан аврахтаа яасан бэ? Нэг чулуугаар нэг сумаар хэдэн туулаа буудсан. Хичнээн мянган туулаа буудсан. Бидний бурхан ингэж ажилд. Бидний бурхан ингэж яах вэ? Холбоо ажилд. Нэг удаа их амгалан пастортай би ярилцчихсан. Тэгээд нөгөө нэг юм дуу байдаг шүү дээ. Энэ гимтийн дэлхийд би ганцаар амьдарсан чи миний төлөө эрхэл байсан хаар гэдэг. Айгу гоё уянга хайлттай байхгүй. Тэгсэн чинь магтаал өдрөдөө би тэр дууг дууллаа яалаа нэг тийм бос. Тэгээ дараа надтай уулзалтаар ярьсан чинь хизээш тийм байдгүй маа гэсэн. Ганцхан хүний төлөө бурхан ганц хүний төлөө тийм хийдгүй маа гэсэн. Яагаад болохгүй гэж бурхан надад хайртай шүү дээ. Бурхан дандаа яах вэ? Нэг сумаар олон тулаа бууддаг. Нэг сумаар хизээш нэг тулаа бууддгүй маа гэж. Яг нөгөө даалуу ингээд так гэд нураахад гэл нурдаг шиг те. Бурхан тэгжэл ажилдаг. Тэрнээс ганцхан даалууг нисэлж унгаахын тулд нисэлдэггүй л байгаа. Тэр даалууг нислахад тэрний цаана заавал өөр даалуу байдаг. Тэрний цаана дахиад даалуу. Нөгөө юм Candy Crush гэх тоглоом байдаг үстэй те. Нэгийг нураагаад тасгээл нурахад доошоо унахад дараагийнхтайгаа нийл дахиж унаал доошоо унахад дахиж ундаг үстэй те. Яг тэр шиг. Тэр Паулыг
Паул энд Христээр аврагдсан тухайгаа ярихт яг энийг ярьж байгаа байхгүй. Намайг аврахын тулд намайг авраагүй юм аа. Харин надаар үлгэр дуурайл болохын тулд намайг аварсан юм аа гэж хэлсэн. Амен. Тэгвэл өнөөдөр Паулын аврагдсан тухай эндээс бүгдээр үлгэр дуурайл авахын тулд 3 асуултанд дагуу сурцгаая гэж урьж. Нэгдүгээр Бурхан ямар хүнийг авардаг юм бэ гэдгийг бид нар Паулын аврагдсан түүхээс харж болж байна. Энд Паул өөрийгөө жишээ болгож ярихдаа өөрийнхөө аврагдсан түүхийг товчхон тайлбарлаж 12 дугаар ишлэлийг харах юм бол 13 дугаар ишлэлийг харах юм бол юу гэж хэлсэн? 13. Би урд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авлаа гэж хэлсэн. Учир нь би үл итгэл дотроо мэдхгүйгээр үйлцсэн юм а гэж хэлсэн. Тэгэхээр Паул урд нь хэн байсан бэ? Паул фарисей хүн байсан. Фарисеучуудын дээд фарисей байсан. Гэхдээ ингээд сүм дотор сууж идэг гимгүй юм сайхан юм гэгэрсэн хүн байгаа. Харин тэр бол яг Христийнхнийг үзэн ядагч байсан. Тэр доромжлогч байсан гэж хэлсэн. Тэр Христийг доромжилж байсан. Тэр Христэд итгэгч нарыг доромжилж байсан. Хил амаараа доромжилж гутаадаг байсан. Тэгээ та нар бусдыг доромжилж байсан үеэ санаж байгаа бах. Бид нар бүгдээрээ их баг ямар нэгэн байдлаар ууралж, уцаарлсан, үзэн ядсан нэгнээ доромжилдаг. Тэгэхээр Паул яг уу тэрнээс илүүгээр доромжлогч нэгэн байсан тухай хэлж. Христийг, Христийн хүмүүсийг. Гэхдээ тэрний үзэн ядалт зүгээр амаараа доромжлоод өнгөрдөг байгааг. Өнөөдөр хэрвээ бид нар сошиал медиа, фэйсбүүкийг харах юм бол тэргээр дүүрэн доромжлогчд байна. Тийм биз? Тэр чинь ийм, энэ чинь тийм гэл ингээл 9 шидээр бичсэн. Тэд нар бол бүгд доромжлогчд. Гэтэ Бурхны авралаар тэдний 99% нь яг хөө тэр доромжлоод байгаа үгээ үйлдэл болгодоггүй байхгүй тий. Зүгээр л дэлгэсний цаанаас амар баатар тий. Алнаа муусан ингээл тий. Улс төрчдийг цаазал гээл тий. Гэхдээ яг хизээч 99% нь буу бариад очдоггүй л байхгүй. Гэтэл Паулийн хувьд ялгаатай нь тэр яасан? Зүгээр доромжлогч байгаагүй. Тэр хавчигч байсан. Тэр хүчирхийлэгч байсан. Өөрөөр хэлбэл хэлсэн доромжлолоо яг хөө хийдэг хүн байсан баг. Би чамайг алнаа гэж хэлсэн бол яг очоод аллах гад дайрдаг тийм хүн байсан. Паул Христийнхнийг хавчижсэн. Тэр олон итгэгч нарын амьдралыг сүрүүлсэн. Христ итгэгч нар сүултээ тисгээ байгаад яг Иерусалимаас цухтаас ойр тойрных хотууд руу дөрвсөн. За мэдээж голдуу грек гаралтай еврейчүүдийг тийм ээ хавчижсэн. Яг тэгвэл эднэр яг гадаадд төрсэн юм байж тий. Худлаа нэх еврей хүн гэж ирчээд тэгээд ёс заншлаа мэдхгүй Есүс гэж юм яриад хүмүүсийг үүмүүлж байна. Яг тэгэхээр Пентекостийн өдрийн дараа хэдэн мянган еврейчүүд нөгөө гректэнгүүд буюу грек соёлтой еврейчүүд Иерусалимд үлдсэн бохоггүй. Тэгээд тэд нар чуулган болоод явж исэн. Юугүй Паул яг Иерусалимд хамт өссөн нэг найзыгаа бол алахгүй л байсан баг тий. Загнаа чи юу Есүс яриад байгаа. Тэгэхдээ грек соёлтой еврейчүүдийг бол алж исэн. Тэгээд нөгөөдөл нь мэдээд зугтна. Сир рүү Дамаск руу зугтсан. Тэгээд тэднийг тэнд нь очиж алах гээд явж исэн нөхөр шүү дээ, тий. Ийм хүнийг Бурхан аварсан байна. Амен. Тэр үтэл яг хэрвээ Паул зүгээр нэг хүмүүсийг хавчижсэн бол өөр хэрэг. Гэтэл Христийг хавчиж, Христийн хүмүүсийг хавчижсэн тэр үзэн ядагчийг Есүс яг аварсан байна. Хэрвээ та нар санаж бол Үлс номон дээр Есүс Паултай уулзахдаа чи юунд намайг хавчина вэ гэж хэлсэн. Намайг хавчина вэ гэж. Өөрөөр хэлбэл Христийн хүмүүсийг хавчина гэдэг бол Христийг хавчиж гин гэсэн. Хэдийн ийм боловч Есүс яасан? Паулыг уучлсан, нэгүүлсэн, аварсан байна. Амен. Өөрөөр хэлбэл ямар аимшигтай нүгэлтнийгч Бурхан аварч чаддаг юм бэ гэдэг үлгэр дуурайллыг бид нар Паулийн амьдралаас харж болж байна. Амен. Тэр өнөөдөр бид нар заримдаа итгэлийн амьдралдаа янз бүрийн хүмүүстэй тааралддаг. Зарим нь биднийг хавчдаг, зарим нь доромжилдог, зарим нь зүгээр ингээд ёжилдог, тий. Зарим нь тохуурхдаг, тий янз бүр. Яг Бурхны авралаар Монголд бол арайч ингээд мөн Христийнх ингээд алж чадахгүй, тий. Гэхдээ янз бүрээр хилүүлэх бол байна. Одоо бол яг арайч бас нөгөө арчлал хүний ирэх гээд бас янз бүрээр хэлэхгүй мөртлөө бас тэр хүндээ өөрхөн ингээд нэг ёжлоод нэг тохуурхаад байгаа шүү дээ. Гэтэл Паул яг бүр итгэгч хүмүүсийг алж хядаж амьдралын сүрүүлж байсан. Гэтэ тийм хүнийг ч Бурхан яг авардаг гэдэг бид нар. Хэрвээ бидний эргэн тойронд тийм хүмүүс байвал бид нар яг за энэ хүнд ямар ч найдвар алгаа гэж бодох хэрэггүй байна.
Харин Паулыг тэр Дамаск орох замд зохиж унгаасан шиг Бурхан тэр хүнийг бас зохиж унгаагаасаа гэж бид нар бодох хэрэгтэй. Тэр хүний нүдийг сохлоосоо гэж. Гэтэ яасан? Паулыг тэгсэн биз дээ, тэ? Дамаск явах замд морьтой явж хахад зохиж унгаасан. Нүд нь сохорсон. Гэтэ нүд нь нээгдэхдээ тэр Есүс Христэд итгэгч болсон. Есүс Христийг тунхаглагч болсон. Тэгэхээр Бурхан тэр хүнийг аврахын тулд шаардлагатай бол зохиод авраасаа гэж бид нарт залбирах хэрэгтэй. А нөгөө талаас яг хаа эзэн тэгж байгаа ч болтгой аврах чадaltaй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Би энэ зүйлийг өөрийнхөө итгэлийн амьдрал дээрээс харсан. Манай аав жолооч хүн. Тэр нь жолооч том машины, МАЗ машины жолооч хүн ямар үдийг ер нь та нар мэднэ. Нэг бүдүүн адуун дуу те. Их тийм ер нь уул уучин те. Зодтолтол зодтолчин те. Тэгсэн ер нь нэг можикто ч юм уу ингээд нэг юм хүн байдаг шүү дээ. Нэг л тийм байдаг л нэг жолооч. Тэгээ тийм бүдүүн хадуун хүн учраас Есүс Христэд бол яг уу тийм амархан итгэхэргүй юм байсан. Тэгээд би олон жил залбирсан, манай ихч залбирсан баг. Тэгээд аав маань цохиулсан л та ялтчих. Яа цогсон бэ гэхээр арх уудаг байсан. Тэгээ арх ууж байгаа талч сар авсан. Тэгэл хэвтэрт орсон. 6 жил хэвтэрт байсан. Тэг хэвтэрт байхдаа аав маань Есүс Христэд итгэсэн. Есүс Христ итгэснээ хүлээн зөвшөөрч усан баталгаа хийлгэсэн. Тэгээ би одоо хожим тухайн яг тэр хэвтэрт байхад нь асарж явах үе бодоход их хэцүү байсан. Гэхдээ одоо бодоход Бурхан ямар азар тэр хүнийг цохив. Ямар азар хэвтэрт ортолон цохив. Тэгээ тэр хэвтэрт байхдаа нүд нь нээгдэж. Тэгээс итгэсэн. Тэр хүн яах вэ? Хэвтэрт орохгүй байж байгаа там дунснаас хэвтэрт орж байгаад аврагдсан дээр байгаа байхгүй. Бурхан ингэж ажиллаж. Тэр өнөөдөр та нарын эргэн тойронд тэ Бурхан гэж хин, Есүс гэж хин гэд даналцж байгаа хүн байвал хараад агаарай. Бурхан тэр хүнийг нэг өдөр айгүй бол Паул шиг цохиж унгааж агаад итгэгч болгоод тэр хүнээр өөрийгөө алдаршуул. Хэдий ч нэ их чанга хашгирч эсэргүүцэж байгаа хүнийг төдий ч нэ Бурхан аварчдаг байхгүй тий. Бид нар тийм жишээ зөндөө. Тэр нэгдүгээрт Бурхан ямар хүнийг авардаг вэ? Бурхан Паулын амьдралаас харах юм бол тэр нүгэлтнүүдийг аварсан. Зүгээр нэг нүгэлтэн биш. Бусдын амьдралыг сүрүүлж байсан. Есүс Христийг доромжилж байсан. Христ итгэгч нарыг алж чадчихсан. Тэр хүнийг ч гэсэн Бурхан авраад өөрийнхөө алдрын төлөө хэрглэж чаддгийм байна гэдэг бид харж. Хоёрдугаарт тэгвэл Есүс Христэд итгэсэн хүн Бурхан юуг өгдөг юм бэ? Хэрвээ бид нар харах юм бол мэдээж Бурхан авралыг өгдөг. Энийг бид нар мэдж байгаа. Гэтэ энэ ишлэлээс харах юм бол энд ингэж хэлсэн. 14-р ишлэл. Эзний маань нэгүүлсэл Христ Есүстэй хайр ба итгэлийн хамт бэлхэж байлаа гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр Паул нэгүслэр аврагдсан гэдгээ мэдчихэв. Нэгүсэл гэж юу вэ? Хүртэх ёсгүй сайн сайхныг хүртэж байгаа нэгүсэл. Паул нүгэлтэн байсан, хавчигч байсан, хүчирхийлэгч байсан, доромжлогч байсан. Гэхдээ тэр авралыг авсан. Энэ бол хүртэх ёсгүй нэгүсэл байсан. Тэгээ энд хоёр чухал зүйлийг Паул гайхамшигтай хэлсэн байна. Өөрийнхөө хүлээж авсан хоёр гайхамшигтай зүйлийг энд хэлсэн. Бурхны нэгүүлсэл Есүс Христ дэх хайр ба итгэлийн хамт бэлхэж байлаа гэж хэлсэн. Амен. Өөрөлдөө Есүс Христэд итгэх үед тэр бидэнд авралыг өгдөг. Амен. Гэхдээ зүгээр нэг авралыг өгөө. За аварсан шүү одоо ингэ болоо гэж хэлдэг. Харин тэр хязгааргүй тэр хайрыг, хязгааргүй тэр итгэлийг биднэрт дүүргэж өгдөг. Амен. Амен. Би сэтгэл судлалын чиглэлээр магистр хийсэн учраас сэтгэл судлалын талаар баг зэрэг мэднэ л дээ. Яг нь сэтгэл судлалын шинжлэх ухааны дагуу за Христ сэтгэл судлалын тухай талаар аваад үзвэл хүний дотор дотоод хэрэгцээ гэж юм байдаг гинэ. Дотоод хэрэгцээ. Тэр дотоод хэрэгцээ тэр хүний далд ухамсарт ажиллаж байдаг. Тэгээ тэр хүн далд ухамсартаа хөтлөгдөөд дотоод хэрэгцээндээ хөтлөгдөөд яг нь үйлдэл хийдэг. Ийм юм. Өөрөөр хэлбэл тэр хүний дотор дотоод хэрэгцээ байна. Тэр хэрэгцээ далд ухамсарт нь нөлөөлнө. Далд ухамсар, урд ухамсар, бодит ухамсар хоёрын завсар тайлал гэж нэг юм байна. Тэр тайлал нь юуг тайлдаг вэ гэхээр энэ дотоод хэрэгцээг чи ингэчүүл хангачна гэдэг ойлголтыг надад өгдөг. Тэр тайллынхаа дагуу би ухамсартайгаар бодоод үйлдэл хийдэг. Хүний сэтгц ингэж ажилдаг байна. Бурхан ингэж бүтээсэн. Тэгээ хэрвээ ухаад үзэх юм бол бүх хүний дотоод хэрэгцээг 3 чухал ойлголт дээр зангидалж авч үздэг байна л т. Энэ аюулгүй байх,
хайрлагдах, ач холбогдолтой байх. Ийм гурван хэрэгцээ. Хүн төрөлхийн ийм гурван зүйлээр өсөж цангаж төрдөг гэсэн үг. Тэгээд яг уу тэрийг хэр дутуу мэдэрч өснө, төдий чинөө тэр зүйлээрээ өлсгөлэн өсөхийн үлэн гэдэг шиг те сэтгэл 100% үлэн өсөж. Тэр хайраар үлссэн, эсвэл ач холбогдолтой анхаарлын голд байх хэрэгцээгээр үлссэн, эсвэл тэр аюулгүй байх хэрэгцээгээр үлссэн хүний далд ухамсарт яг уу тэрийг чи яаралтай хангах хэрэгтэй гэдэг ийм дохио байнга ирж байдаг. Тэрэнд нь тайлал ажиллаж эхэлнэ. Тэр тайлал ихэвчлэн бидний өнөөдрийн цаг үеийн үзэл бодлоор хэлбэрсэн байна. Өөрөөр хэлбэл чи мөнгөтэй байвал чамайг хүмүүс хайрлана. Чи алдар нэртэй байвал хүмүүс чамайг хүндэлнэ. Чи яг эрх мэдэлтэй байвал чи аюулгүй байж чадна ч гэх юм уу. Ийм тайлал бидний тархинд ажиллаж эхэлж. Тэгээд тэр тайллынхаа дагуу хүн яг за ерөөсөө мөнгөтэй л болъё те. Яаж игээд мөнгөтэй л болъё гэж те. Мөнгөний төлөө улаарч байгаа. Өнгөцгөн харах юм бол тэр хүн мөнгөний төлөө улаарч байгаа. Гэхдээ ухаад үзэх юм бол тэр хүний тайлал, тэр хүний дотоод хэрэгцээг чи мөнгө хангана гэдээ итгүүлсэн байна. Тэр тайллын цаана байгаа ямар хэрэгцээ байна вэ гэдээ харах юм бол нөгөө л хайрлуулах, ач холбогдолтой үн цэнтэй байх. Энэ хэрэгцээ байж. Энэ хэрэгцээ хангагдаагүй учраас өнөөдөр олон охтууд яаж байна? Дөнгөж ухаан ороогүй юу нэг залуутай очиж суучдаг. Хүүхэд төрүүлээ ингээ яваад байдаг. Яагаад л хайрлуулмаар. Тэгэд би энэ залуутай ч юм уу нэг хүнтэй суугаад хүүхдийг гаргachвал би хайрлуулна гэж бодож. Гэтэл олон харамсалтай нь олон охтууд яв. Хүүхдээ тэрвэт хаягдаад үлдчих. Яагаад тэгэхээр тэр хүний хайр жихэн хайр байгаагүй мдээгүй. Мэдэх боломж байсан ч харлахan байна. Яагаад харлахan бэ гэхээр чи энэ хүнтэй ингээл дотносоол ойртчихл юм бол чамайг хайрлчихна гэдэг тайлал толгойд нь байсан учраас. Айгүй олон залуучууд яах вэ? Би Библийн сургуульд сурч байгаад нэг шоронгийн үйлчлэл хийдэг нэг ахтай ярилцж байсан. Тэр ах хэлжсэн баг. Шоронд орцсон залуучууд чинь дандаа сайхан сэтгэлтэй, цайлган залуучууд байдаг штэ гэж хэлсэн. Тийм үү гэсэн чи. Зүгээр эднэр чинь нэг ийм баатрын дүр үүсгэсэн. Найзууд дундаа тэ хамаатан дундаа. Тэр дүрдээ тоглож явсаар байгаа шоронд орчдөг байхгүй юу даа л гэж. Өөрөлд би ийм мундаг атман байвал намайг хүндэлнэ гэж бодцсон. Тэр тайлан тэгэл тийм код өгсөн. Тэгэл тэр найзыг чинь тэр дээрлэхэд байна юм шууд явж очиод зодоо хийж байгаа тийм. Яг л би очиж тэрийг зодохгүй бол би атман байж чадахгүй. Би атман байж чадахгүй бол намайг хүн хүндлэхгүй гэд тайлал толгоонд нь суудсан байж. Тэгээ явж очиж хүн зодоо шоронд орсон. Яагаад атман болох гээд байснаа ч өөрөө ойлгохгүйгээр ингэ явж. Өөрөөр хэлбэл би яагаад өөр олон жишээ ярьж болно. Би яагаад энэ жишээг ярьж ихлээр нөгөө дотоод өлсгөлөн маань биднийг яах вэ? Ийм эрүүл биш үйлдэл хийхэд хүргэж байдаг. Бид нар өөрөө ч тэрийг анзаардаг. Тэгээ нөгөө буруу тайллаас болоод зарим нь алдар нэртэй болох гоо, зарим нь атман болох гоо, зарим нь мис болох гоо, зарим нь одоо юу гэдгийг мөнгөтэй болох гоо, зарим нь алдар хүнтэй болох гоо ингээд явж. Гэтэл өнөөдөр үнэндээ энэ дэлхий дээр байгаа юу ч биднийг хязгааргүй хайраар, хязгааргүй итгэлээр дүүргэж чадахгүй. Ямар ч мөнгө, ямар ч хүмүүсийн алга ташаалт, ямар ч хүмүүсийн хайр хүндлэл дүүргэж чадахгүй. Ганцхан яг л хүний хайр хязгаартай байхгүй. Бурхан өөрөө хязгааргүй хайр учраас тэр бурханаас ирж байгаа тэр хязгааргүй хайр л бидний зүрхэнд байгаа тэр хайрын өлсгөлөнг яах вэ? Хязгааргүйгээр дүүргэж чаддаг. Энэ хайрыг мэдэрч энэ бидний нөгөө хайраар үлссэн тэр өлсгөлөнд дарагдах тэр цагт бид нар хар аяндаа яах вэ? Ирүүлжиж эхэлдэг. Бидний нөгөө сонголт ирүүл болж эхэлдэг. Бидний нөгөө аливааг харах хараа маань ирүүл болж эхэлдэг. Тэгээд тэр хүний өдөр тутам гаргаж байгаа сонголт алхмууд нь өөр болоод ирэхийг бид нар харахтаа тэ энэ хүний амьдрал өөрчлөгдөж байна даа гэж хардаг. Яг л тэр хүн нөгөө өлсгөлөндөө захирагдаж ухаангүй юм хийхэ болж байгаа байхгүй. Хүмүүс бусд яг тэгэхээр юм хинч намайг хайрлахгүй, хинч надад итгэхгүй гэсэн бодол хүнийг ямар ч үн цэнгүй болгодог. Үн цэнгүй юм байна гэсэн бодолд хүргэдэг. Тийм биз дээ. Та нар бодоод үзэлт. Танд хинч итгэхгүй бол яах вэ? Тэгээ хинч таныг хайрлахгүй бол яах вэ? Ийм мэдрэмж таны дотор байнга төрж ивэл яах вэ?
Таны амьдрал ямар ч үн цэнгүй гэж мэдрэмж таны дотор төрнө. Тэгээд тэр үн цэнийг олохын тулд хүний итгэлийг хүлээхийн тулд хүнээр хайрлуулахын тулд 9 шидийн хийж гэл. Циркийн жүжигчин шиг, алиалагч шиг болж гэл. Харин Паул хэлсэн нэгүслэр дамжуулаад Бурхны хайр, итгэл хоёр надад ирэхдээ бялхам дүүрсэн юм а гэж хэлсэн. Аамен. Нэг талаас Бурхан Паулыг хязгааргүй хайрлаж түүнд хязгааргүй итгэсэн байна. Тийм учраас Паул ч гэсэн буцаагаад Бурхныг болон Бурхны хүмүүсийг хайрлаж байгаа. Бас Бурханд итгэж, Бурхны хүмүүст итгэж. Тэгвэл эндээс үлгэр дуурайл болох гэж надад энэ бүхнийг хийсэн гэж Паул хэлж байгаа шүү дээ. Тэгвэл бид нар үлгэр дуурайл авъя. Юу юм бэ? Бид нар Есүс Христэд итгэх үед бид нар зөвхөн аврагдсан биш ээ. Харин энэ аврал нэгүсэлтэй хамт хязгааргүй хайр, хязгааргүй итгэл бидний дотор орж ирсэн. Бид нар энийг олон тохиолдолд ухамсартайгаар мэддэггүй, гэхдээ мэдэрдэг. Тэгээ мэдэрсэн учраас Христ итгэсний дараа амар баяртай байдаг байхгүй. Яагаад тэгэхээр олон жилийн эцэст анх удаага тэр дотоод өлсгөлөн маань яг уу дарагдчихж байгаа байхгүй. Нэг сайхан цадсан юм шиг болж байна. Нэг сайхан сэтгэл хангалуун болж байна. Та нар ингээд нэг юм амар өлсгөлөн удаан байж үтсэн биз дээ. Ингээд ходоод хонхолцоод ерөөсөө болж өгөхгүй те. Юм хийсэн ч ходоод харж игнаад хонхолцоод ингээд нэг сэтгэл санаа тавг. Яг л тэр шиг байхгүй. Бидний сүнс, бидний харин Бурхан тэр хайраараа, тэр итгэлээрээ биднийг дүүргэхэд бид нар яг л тэр дүүргэлт, тэр сатгалан байдлыг мэдэрдэг. Тийм учраас Есүс Христ итгэсэн бидний хувьд ялангуяа энд байгаа залуучууд дүүнертэй хэлэхэд та нар энэ зүйлийг ойлгоор. Хүмүүс биднийг яг нөхцөл болцолтойгоор хайрладаг. Хүмүүс биднэрт нөхцөл болцолтойгоор итгэдэг. Тийм учраас бид нар заримдаа тэр нөхцөл болцлыг хангаж чаддаггүй. Үнэн дээ. Тийм учраас заримдаа бид нар хүмүүсийн итгэлийг алддаг. Заримдаа хүмүүс бид нар хайрлахын аргагүй үйлдэл хийдэг. Энэ бол бидний бодит байдал. Гэхдээ энэ бүхнээс үл шалтгаалаад та нарыг биднийг хайрлсан Бурхны хайр нөхцөл болцолгүй. Энэ бүхнээс үл шалтгаалаад бидэнд итгэж байгаа Бурхны итгэл. Би өмнө нь Бурхан биднэрт итгэдэг гэсэн сэдвээр хуваалцаж байсан. Тэр итгэл нөхцөл болцолгүй. Энийг бид нар ухаарах юм бол бид нар сая Есүс Христтэй адил болж өөрчлөгдөх хамгийн том үсрэлтийг хийж. Яагаад гэвэл энийг ухаарснаар би хэн нэгэнд хайрлагдах гэж жүжиг тоглох шаардлагагүй болж. Хэн нэгний итгэлийг хүлээх гэж ийм мундаг баатрын дүр тоглох шаардлагагүй болж. Тэглээгээд ингээд өөрийгөө зөндөн хаяа зөнгөртнө гэсэн утгатай биш. Тэртээ тэргүй бидний дотор Бурхны хайр, итгэл дүүрэн байгаа цагт бид нэр хүссэн ч Есүс Христтэй адил болж өөрчлөгддөг. Амен. Тэгэхдээ хамгийн түрүүнд энийг бид нар толгоондоо мэддэг. Гэхдээ өмнө би хэлжээс толгооноос зүрх рүү хүрэх зам хамгийн хол зам байдаг. Итгэл үнэмшил болж тогттол уддаг. Тийм учраас янз бүрийн дасгал байдаг л да толинд өглөө болгон толинд тус гараал те чи бол хайрлагдсан хүн шүү гэж хэлж мэлээл те ингээд дасгалууд байдаг байхгүй сэтгэл судлал те. Тэгээ би тийм дасгал хий гэж би та нарыг хэлж байгаа юм шиг. Гэхдээ Библийг унших болгондоо энэ Библийн үгийг өгсөн Бурхан таныг ямар ихээр хайрлтыг санаар. Ямар ихээр танд бас итгэж байгааг санаар. Тийм учраас Паул хэлсэн Христ эзний маань нэгүсэл Христ дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байлаа гэж хэлсэн. Амен. Тэгвэл цаашаа яв. Тэгвэл аврагдсан бид нар ийм их сайхан ивэл өрөөлөг авсан бол одоо бид нар яах ёстой юм бэ гэж. Тэр би номлын ихэнд хэлсэн те. Бурхан хизээж нэг даалууг няслахын тулд нэг даалууг нясалдаг. Тэр даалууны ард хэдэн мянган даалуу байж нураадаг. Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? Паул юу хийсэн юм бэ? Тэгвэл 12 дугаар ишлэлийг харъя. Энд хэлсэн намайг хүчирхэгжүүлж итгэмжит химэн үзээд үйлчлэлд тавьсан бидний эзэн Есүс Христэд би талархдаг юм а гэж хэлсэн байна. Амен. Өөрөлдвөл Паулыг Бурхан зүгээр аврахын тулд авраагүй
Итгэхийн тулд итгээгүй, хайрлахын тулд хайрлаагүй. Паулаар дамжуулж ажиллахын тулд бас аварсан байна гэдгийг Паул хэлж байгаа. Тийм учраас Паул юу гэж хэлсэн бэ? Хоёр зүйлийг хэлж. Хүчрхэгжүүлсэн. Есүс Христэд итгэсний дараа биднийг Бурхан хүчрхэгжүүлдэг. Дотроосоо эхлээд гадагш. Нөгөө баатрын дүр тоглоод байсан залуучууд бол яг гадна талтай хүчрхэг дүртэй. Дотроо тийм хүчрхэг байгаагүй. Яг л дотроо тэд нар айдастай, дотроо тэд нар өлсгөлөнтэй бай. Харин Христ итгэсний дараа бид нар дотроосоо дүүрч эхлэхийн цагт дотроосоо гадагшаа хүчрхэг болж. Гэхдээ яах гэж хүчрхэг болгоод байгаа юм бэ? Итгэмжит гэж үзээд үйлчлэл тавихын тулд гэж хэлсэн. Амен. Өөрөөр хэлбэл Есүс Христ та биднийг аварсан нь. Биднийг адгийн нүгэлтэн байхад аварсан нь. Авраа зогсохгүй биднэрт хайр болон итгэлийг нэгүслийн хамт бэлхэм дүүрэн цутгаж бидний тэр төрлөхөөс дотроос биднийг зовоосоор байсан тэр өсөглөн цангааг тайлсан нь юуны төлөө юм бэ гэвэл бид Бурханд үйлчлэхийн төлөө. Амен. Паулыг итгэмжит гэж үзээд хүчрхэгжүүлээд үйлчлэл тавьсан гэж байна. Тэгэхээр бид нар үрд ингээжүүд бид нар нэг зүйлээр санал нэгдэж байгаа тийм. Үйлчлэл гэхээр яг зөвхөн сүмдэр үйлчлэлийн тухай бид нар яриаггүй гэдэг. Бидний амьдралын талбар болгон хэрвээ энэ миний үйлчлэл гэж бид харж чадвал тэр бидний үйлчлэл байх боломжтой. Амен. Одоо би та нараас харин асууя. Та нар тэгж харж гин үгүй юу гэж. Цуглаан дээр үйлчлээч гэх юм гоо те. Би ажил дээр үйлчилж байгаа гэл те. Амар билээ хариулттай. Яг ажиллаа ихдээ энэ миний үйлчлэл шүү. Би Есүс Христийн төлөө энийг хийж байгаа шүү гэж үнэхээр бодож гинөө бодохгүй байна. Тэ. Хэрвээ тэгж бодохгүй байгаа бол бодож эхлээрэй гэж хүсэж. Яагаад гэвэл та аврагдсан зөвхөн таны төлөө биш ээ. Танаар дамжуулан яг Паул шиг үлгэр дуурайл авч итгэх тэр хүмүүсийн төлөө. Танаар дамжуул сайн мэдээ сонсох тэр хүмүүсийн төлөө. Танд сайн мэдээ хин нэгэн ярьсан биз дээ. Тэр ярьсан хүн чинь хэрвээ Бурхнаар хэрэглэгдээ танд яриаггүй бол та өнөөдөр итгэхгүй байх байсан. Яг тэрэн шиг танаар дамжуулаад итгэх тэр нэгэн хүмүүс хүлээж байна. Тэр хүмүүст үйлчлүүлэхийн тулд биднийг аварсан юм а. Тэр хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тэр хайраар дутсан, итгэлээр дутсан тэр цангааг биднээр дамжуулан Христээр дүүргүүлэхийн тулд бид нар аврагдсан юм а гэдгийг Паулынд хэлж. Яг л Паул өөрөө юмсэн. Үнэхээр Паулаар дамжуулж Бурхан гайхамшигтай ажилласан. Хичнээн мянган хүнийг аварсан. Ирээдүйд хичнээн сая хүнийг аврах суурийг тавьсан. Бурхан хэрвээ бид нар даруугаар өөрсдийгөө өгөөд эзэн минь би энд байна. Надад юу ч байхгүй. Гэтэ та намайг хүчрхэгжүүлээд, та намайг үйлчлэл тавиад, та намайг хэрэглүүл би энд байна гэж. Хэрвээ ингэж бид нар хандах юм бол Бурхан ямар гайхамшигтай зүйл хийхийг та нар хараарай. Амен. Амен. Хэрвээ та нар санаж байгаа бол Андрэ Петрээс төрүүлж итгэсэн биз дээ, тий. Тэг явж чад Петр ахта сайн мэдээ тараасан. Тэг Петр ч Андрагаас илүү агуу үйлчлэл хийсэн бохоггүй, тий. Тэг бид нар хүн шиг бодох юм бол явж чад хэдэн мянган хүн сайн мэдээ тарах тухай бодоод байд. Мэдхгүй. Бурхан биднийг хүн болгоныг өөрөөр ашигладаг. Магадгүй танаар дамжуулаад Христэд итгэсэн нэг хүн. Харин цаашаа та биш ч гэсэн тэр хүн чинь хэдэн мянган хүн сайн мэдээ тарахыг бид нар мэдэх арга байхгүй. Бид нар эзний өмнө очисон хойноол бүх нууц ичлэгдэх тэр цагт л мэднэ. Тэр цагт бид нар талархна. Эзэн минь би өстой ийм юм хийж бодоогүй те. Би зүгээр нэг хүн сайн мэдээ ярьчлаа гэж бодоод тэгэл би юм үүж чадаагүй гэж бодоо явж исэн чи та ямар агуу ажил хийсэн бэ? Яг ингэж гайхах тэр цаг байна. Амен. Тийм учраас бүгдээрээ эзэнд үйлчлэлцгээе. Амен. Бидний үйлчлэлээр дамжуулж эзэн агуу ажлаа хийх бол. Би дахиад асууя. Та өнөөдөр юуг энэ миний эзэнд зориулсан үйлчлэл гэж бодож хийж байна вэ? Тийм зүйл таны амьдралд байна уу байхгүй? Хэрвээ байхгүй байгаа бол та зориултынхаа дагуу ажиллахгүй байна. Бурхан таныг аварсан тэр зориулга хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр та бод. Гайхамшигтай байхгүй юу? Хэрвээ зөвхөн сүмдэрх үйлчлэг гэж боддог байсан бол энд байгаа бүх хүнд үйлчлэх боломж тэр болгон гарахгүй хаа. Ямар бүгдээрээ гитар тоглоод, бүгдээрээ үүдэн зогсоод, бүгдээрээ номлолтой. Гэтэл Бурхан гайхамшигтай. Бидний амьдралын талбарыг бүхэлд нь үйлчлэлийн талбар болгосон байна. Юу ч хийсэн эзний алдрын төлөө гэж бодоод хийх чинь яах вэ?
Үйлчлэл гэдгийг Библи бидэнд хэлсэн. Гэхдээ энэ эрх чөлөө биднэрт бодтойгоор бурханд үйлчлэхээс цааргалах, шалтгаан болгон ашиглагдах ёсгүй байна. Тийм учраас өнөөдөр би хамгийн сүүлд юуг би эзний төлөө үйлчлэл гэж бодож хийж яана гэж хийсэн бэ? Та өөрөөсөө асуугаар. Хэрвээ тийм зүйл байхгүй бол хийя гэж шийдвэр гаргаар. Яагаад гэвэл энэ бидний эзнэр хэрэглэгдэх зорилго. Нэлээд олон жилийн өмнө би нэг Библийн сургуулийн багшаасаа нэг юм асуужсэн. Тэр үед ивлээ нэг залуухан итгэгч хүн нас орсон байсан. Тэгээ би тэр багшаасаа зүгээр л асуусан. Яагаад та юу гэж бодож байна багш? Яагаад бурхан ингэж ийм залуу итгэгч хүн ингэж өөртөө авчт юм бол гэнэ. Минийхаар бол энэ хүн үлдээд ингэж айгүй их үйлчлсэн бол те танд бурханд илүү хэрэглэгдмээр юм шиг санагдаад бах юм гэж. Тэгээ манай тэр багш хэлсэлтэй би сайн мэдэхгүй байна гэсэн. Гэтэ миний бодлоор энэ хүний энэ дэлхий дээр хийх юм дууссан байлгүй дээ гэж хэлсэн. Тэгэл бурхан авсан багтаа л гэж хэлсэн. Нэрээ тийм л баг те. Өнөөдөр бид нар энэ дэлхий дээр амьд мэд алхаж явна гэдэг бол энэ дэлхий дээр эзэнд үйлчлэх бидний үйлчлэл дуусаагүй л гэсэн. Эзний төлөө хийх зүйл бидэнд байна л гэсэн. Амен уу? Амен. Өнөөдөр бид нар наадам тэмдэглэж байна. Дэлгэр сайхан болж байна. Үнэхээр баяр наадам гэдэг бол монголчууд бидний тусгаар тогтнолын нэг сайхан бэлэгдэл. Монголчуудыг нэгэн үзүүрт зангидж төвлөрүүлж байгаа сайхан үйл явдал. Гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгох ёстой. Аливаа улс гүрнийг хүчирхэгжүүлэн босгох, мөхөөнд оройтуулах нь тэр улс орны удирдагч нарт нь байдаг юм шиг харагддаг боловч үнэндээ тийм биш. Энэ бол өршөөлт бурхны моторт байдаг. Амен уу? Бид нар ингэж итгэдэг үстэй, итгэдэг. Өнгөрсөн түүхийг харах юм бол өчнөө олон зуун жилийн турш, өчнөө мянган жилийн турш, өчнөө олон хаанчлалууд, улс үндэстнүүд мандан сэргэжсэн, балранд ороочжсэн. Өнөөдөр өчнөө олон овог аймагуд байхгүй, устж үгүй болсон. Библиэлд ч зөндөө тийм түүх байна. Харин бурхны авралаар монголчууд бид байсаар байна. Тэгээ бид нар тулгар төрийн 2220 эд гэл ингээд ярьдаг ба шүү дээ. Өөрөлдөл Монгол нутагт монголчууд тулгар төрөө байгуулснаас хойш 2000 жил болсон ч гэсэн яагаад ч юм эзэн бид нарыг байлгасаар. Өнөөдөр бид нар хоёр хүчрхэг гүрний дунд хавчуулагдсан. Устгахад бол дороо шүү дээ. Ер нь бол дороо байхгүй. Тэгэл энийг оршин тогтноохгүй бол манай ерөнхийлөгч ингээл ерөнхий сайд эднэр чинь ингээл гадаад дотоод бодлого гинэ тэр зөөлөн хүчний дипломат бодлого зөндөө юм хийж тэрнээс нь болоод байгаа юм шиг харагдаж байгаа. Гэтэ үнэндээ эзэн одоо болно л гэвэл тэгэл одоо дуусаа шүү дээ. Монголчуудын хийх юм одоо болсон. Эднэр хийж чадахгүй юм байна гэдэг. Израильчууд тэгсэн биз дээ. Израильчууд чадахгүй учраас бурхан хэлсэн биз дээ. Модны үндсэнд сүх зогтлоо. Одоо завчиж унахаас өөр юм байхгүй. Өнөөдөр энэ утгаар нь бодоод үзэх юм бол энэ Монгол орны тусгаар тогтнол эрх чөлөө, хөгжил дэвшилт нүдэнд үзэгдэхгүй боловч хамгийн их үр нөлөөтэй хүмүүс бол Христэд итгэгч нар байна гэж би харж. Амен уу? Амен. Бидний залбирал дээр, бидний хүсэл эрмэлзэл дээр, бидний үйлчлэл дээр, бидний бурханд хэрэглэгдэхэд бэлэн тэр сэтгэл дээр энэ улс орны тусгаар тогтнол тогтож байдаг ч юм бэл. Бид тийм сэтгэлгүй болохын цагт одоо монголоор яах вэ гэж бурхан хэлвэл модны үндсэнд сүх зоогдвол тэр цагт 1000 мундаг удирдагч 1000 хүчрхэг цэрэг айрам нэмэр байхгүй. Тэгэхээр наадам тэмдэглэх болгонд тулгар төрийн тэдэн мянга их Монгол улс байгуулсны тэдэн 100, ардын хувьсгалын 100 ардчилсан хувьсгалын 20 30 жил гэдэг ингээд унших тунхаглах болгонд итгэж бид нарын бодож явах ёстой зүйл бол энэ олон жил эзэн бид нарыг авч явсан юутай өрөөлтэй юм. Есүсийг ирэх хүртэл энэ үргэлжлээсэ. Тэхийн тулд өнөөдөр эзэн минь би энд та намайг хэрэглээч. Яагаад гэвэл та намайг аврахын тулд авраагүй харин үйлчлүүлэхийн тулд бас давхар зоригтойгоор аварсан юм байна. Би юу хийх вэ эзэн?
Та намайг хэрэглээч гэж бид нар гуйх ёстой болж. Содом Гомора хотыг устгасан түүхийг бид нар мэднэ те. Авраам уг наймаалцдаг үстэй те. 10 зөвхт хүн байвал та устгахгүй үстэй. Устгахгүй л гэсэн. Гэтэ харамсалтай нь 10 зөвхт хүн байгаа. Тэр 10 зөвхт хүн тэнд байсан бол устгахдаггүй байх байсан байхгүй те. Тэр тэнд 10 зөвхт хүн байсаар л Содом Гомора магадгүй өнөөдөр хүртэл байх ч байсан юм билүү те. Байгаагүй учраас л устж. Тэр шиг эзнэр хэрэглэгдэхэд бэлэн зүрх сэтгэлтэй мянган Монгол ахын дүүс итгэгчид байгаа нь өнөөдөр Монгол улс оршин тогтнож байгаа нэг том магадгүй хамгийн том шалтгаан гэж би итгэж. Яагаад гэвэл бидний өршөөлт бурхны моторт бохжуул атгаас. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа Есүсний өмнө залбирая. 1-р Тимот 2:2 дээр ч гэсэн Паул хэлсэн те. Хаад болон эрх мэдэлтэй бүхний төлөө залбир гэж. Тэгвэл бид итгэл сүсэгтэй, хүндлэлтэй, тогтмол төвшин амьдрнаа гэж хэлсэн. Өнөөдөр бидний үйлчлэл бүр бай гэхэд бидний залбирал өнөөдөр эзний алдрын төлөө агуу гайхамшигтай зүйлсийг хийж чаддаг гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. Би юу хийж шалээ ажтай гэж битгий бод. Яагаад гэвэл Паулын хэлсэн намайг аварсан нь та нарт үлгэр дуурайл болохын тулд байсан юм а гэж хэлсэн. Тэгээ Паул хэлсэн би нүгэлтэн байсан, би доромжлогч байсан, би хүчирхийлэгч байсан ч намайг аварсан гэж. Дээрээс нь Паул юу авснаа хэлсэн. Бурхны нэгүслийн хамт хайр болон итгэл хязгааргүйгээр бэлхэж байлаа гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд юу хийснээ хэлсэн. Эзэн намайг хүчирхэгжүүлж, итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан юм а гэж хэлсэн. Энэ надад ингэж хандсан тэр бурхан та нарт ч бас ингэж хандаж та нарыг аварсан юм шүү гэж Паул хэлсэн байна. Тэгээ бүгдээр энэ цагт эзний өмнө талархан залбир эзэн минь ээ. Нэрээ би ямар гавьяатай болоо та намайг аварсан юм бэ? Харин эзэн минь та зөвхөн намайг аврахын тулд намайг аварсан биш. Харин надаар дамжуулж бас үйлчлэхийн тулд, надаар дамжуулж өөрийн хаанчлалыг тэлхийн тулд, надаар дамжуулан энэ дэлхий дээрх өөрийн зорилгыг нэг алхамж болон урагшлуулахын тулд аварсан юм байна гэж эзэн талархав. Тэгээ бүгдээр энэ цагт эзний өмнө бас эргцүүлэн бод. Эзэн минь би таны өмнө ямар үйлчлэл хийж байна вэ гэж. Би юуг эзэнд зориулж, эзний хаанчлалын төлөө, эзний хүмүүсийн төлөө, сайн мэдээний төлөө гэсэн итгэл сэтгэлээр хийж байна вэ гэж өөрөөсөө асуу. Тэгээ тэр хийж байгаа зүйлийнхаа төлөө эзэн талархъя. Ягаад гэвэл надаар биш, биднэр биш, өөр хүнээр хийлгэж болох л байсан. Харин энэ өнөөдрийн түүхэн энэ цаг мөчид биднараар энэ зүйлийг хийлгэж байгаа нь бидний сайнных биш, харин эзний нэгүслийнх вэ. Хэрвээ тийм зүйл хараахан байхгүй бол эзний өмнө гимшээд гуй, эзэн минь миний нүдийг нээ гэж. Тэгээ би таны өмнө хэрхэн үйлчлэхийг та харуулаач гэж. Тэгээ миний сул дорой ч гэсэн таны өмнө итгэлээрээ үйлчилсэн үйлчлэлээр дамжуулаад та өөрөө гайхамшигтай зүйлээ хийгээрэй. Би тэр зүйлийг чинь харах албагүй, мэдэх албагүй. Гэхдээ цаг нь ирэхэд эзэн та илчлэх учраас би танд өөрийнхөө үйлчлэлийг, өчүүхэн төдий үйлсийг ч гэсэн бүхлээр нь өргөж байна гэж. Есүсний өмнө залбирцгаая. Халелуя Иесус. Эзэн танд баярлалаа. Та үнэхээр гайхамшигтай. Аварсан учраас талархаж. Эзэн шүнийг юрууж. Үтгэж байна хат өсөм таастаж юрууж. Хараад бэлхүүлж юуж. Эзэн. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Үнэхээр та нүгэлтнүүдийн төлөө энэ дэлхийд ирж бидний төлөө амиа өгс. Та нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн энэ үг бол үнэхээр итгэмжтэй. Энэ бол үнэн үг. Энэ бол авралын сайн мэд. Энэ үгээр дамжуулан, энэ үннээр дамжуулан биднийг аварсан тандаа баярлалаа. Эзэн минь ээ, танд бас талархаж байна. Яагаад гэвэл та зөвхөн намайг биднийг аврахын тулд авраад зогсохгүй. Үүн дээр нэмээд биднээр дамжуулан өшөө олон агуу зүйлсийг хийхийн тулд биднийг аварсан учраас танд баярлалаа. Эзэн бурхан минь ээ, үнэхээр Паулыг өөрийн алдрын төлөө хүчирхэгжүүлж, итгэмжит гэж үзээд гайхамшигтайгаар хэрэгэлсэн шиг та биднийг ч гэсэн хүчирхэгжүүлээд, итгэмжит хэмээн үзээд бидний үйлчлэлийг, бидний өмнө үйлчлэлийг тавьж, бидний үйлчлэлээр дамжуулан та алдар шаачаа гэж гуйж. Эзэн бурхан минь,
Үнэхээр та бол эрен үеүүдийнхаа мөхөшгүй үл үзэгдэх цор ганц бурхан. Үнэхээр бидний итгэлийн амьдралаар дамжуулаад хүндлэл ба алдран зөвхөн танд үеийн үед байх болтугай гэж би залбирч. Эзэн минь ээ, үрдийн гэгээчүүд бидний итгэлийн үйлчлэл, бидний итгэлийн залбирлаар дамжуулан та өөрийн хаанчлалыг тэлээч. Та өөрийн хүслийг биелүүлээч. Та Монгол улс их орныг минь ч гэсэн ивэж өрөөгөөч. Монголчууд ахын дүүсийг минь та хайдаслаач. Та авралын давалгааг та давалгаалуулж. Эзэн минь ээ, та гайхамшигтай ажиллаа хийгээч хэмээн залбирanгуйч. Эзэн минь ээ, үнэхээр монголчууд бид улс орон даяараа, үндэстэн даяараа үнэхээр баяр наадмаа тэмдэглэж энэ сайхан бэлэг дэмдрэлтэй, энэ сайхан цагт Христ итгэгч монголчууд бид таны өмнө ирэхтэй. Эзэн бүх алдар магтаалыг танд өргөж, энэ наадмын сүр жавхлан бол таних. Энэ наадмын баяр хөөр бол таних үлээ эзэн. Яагаад гэвэл Монгол эх орны минь тусгаар тогтнол эрх чөлөө зөвхөн танаас шалтгаалдаг. Эзэн минь та цаашид ч гэсэн мянган жил та Монгол эх орныг минь хамгаалан сахиж, таны алдрын төлөө зогсон танд алдрыг өргөсөөр. Эзэн минь би энд байна. Та намайг хэрэглээч хэмээн чин сэтгэлээрээ зогсох итгэгчдийн хойч үеийг, үр садыг та үеийн үед байлгаж өгөөч. Үе түмээр нь та босгож өгөөч гэж танаас залбирanгуйж. Үүний тулд эзэн та биднийг Монгол эх орны маань түүхэн энэл цаг мөчид та бас хэрэглээч гэж танаас залбирanгуйж. Танд бүх алдар магтаалыг өргөж, таньдаа талархаж, Есүс Христийн хүч чадалтай нэрээр талархан өргөн залбирч байна. Амен. Амен. Эзэн та бүгдээ явах болтугай.